Сайн Хонкокнын анх удаа та бүхэндээ видеоны жаргаар уулзч байгаадаа баяртай байна. Хонкок гэртээ тоогооч хуудас маань бол ажиллаад одоо жил гаруй болж байна. Энэ хугацаанд та бүхэндээ би 50 гаруй видеожоор хүргэсэн байгаа. Одооноос эхлээд видеонууд маань дандаа ийм аман тайлбартай явдаг болно. Өмнө нь бол дан текстээр завартай явдаг байсан. Ингэж тайлбартай болсноор илүү та бүхэнд жороод агаад хийхэд ойлгомжтой болох юм болов гэж бодсон. За тэгээд эхний энэ шинэ төрлийн форматтай видеогоор obviously muffin жор бэлдсэн байгаа. Маш олон хүмүүс асуудаг л та турах дэглэм барьж байгаа. Тэгээд турах зорилготой байгаа хүмүүс амны 100 гаруй хамттай юу байна гэж маш их асуудаг. Энэхүү obviously muffin өөрөө бол маш калори багтай, карб буюу нүүр цус багтай, маш эрүүл ийм снэк төрлийн хоол байгаа. За тэгээд хэдүүлээ хамт хийгээд үзье. За биднэрт 3 ширхэг дунд хэмжээний банан хэрэгтэй. Банан маань харсан бүр тийм айгүй сайн болсон байх тусмаа илүү гоё амттай болдог. Бананаа сайтар нухаад бүхэлдээ болтол нэм нухаш хэлбэртэй болгоно. Ингээд 2 өндөг тэгээд 1 аяг сүү буюу 240 мл хэмжээтэй сүүгээ хийн. Ванилийн ханд заавал хийх албагүй. Гэхдээ хийвэл илүү гоё амттай үнэртэй болдог. Ингээд бүх орцуудаа сайтар хутгаж холно. Овьясны хувьд ямар ч төрлийн овьяс хэрэглэж болно. Би бол хамгийн түгээмэл яадаг энэ Орс брендийн овьясыг хэрэглэсэн. 3 аяг буюу ойролцоогоор 360 г овьяс хэрэг болно. 2 цайны албаг буюу 8 г хөлөөгч нунтаг хэрэг болно. Маш бага зэрэг давс орно 4-1 албаг. Үзэн наран цэцгийн өөр холооны өөрийг бол энд хэрэгэлсэн. Гэхдээ та өөрийнхөө дуртай нэр сайнс гэх мэт жимсийг бол хэрэглэж болно. За орцуудаа сайдар ухтгаж хольж өгнө. Хэрвээ ухтгаад хитрхи шингэн санагдвал та дээрэс нь овьяс нэмж өгч болно. За тэгээд зориултын савнд хийгээд урьдчилж 180 градуст халаасан шарах шүгээндээ хийгээд нийт 30 минут бол шарна. Ингээд таны эрүүл амттай снэк бэлэн боллоо.